За баярлалаа. Энэ бэлэг сайхан сайд аудитын дүгнэлттэй холбоотой. Энэ 5 толгой төмөр замтай холбоотой 262 тэрбум төгрөг. За тий өөр авалгаа хоорондоо шилжүүлж өгөлцөж авсан Монголын төмөр зам дахиалангүй 5 толгой төмөр зам 66 тэрбум төгрөг. Монголын төмөр зам 78 тэрбум төгрөг гэдэг. Дандаа энэ зөрчил дутагдлууд танаа яамн дээр 500 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс дүгнэхээрээ замбраагүй байна л гэдэг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нь. Тэгээд энэ дээр анхаарч ажиллаарай гэж байгаа болохоос биш. За яг хөө таны тэр зам засна гэдэг чинь бол зөв. Гэхдээ энэ маш удаж байгаа тэгдэж байгаа. Танаа төрийн нарийн бичгийн дарга ажил хийхгүй улс төржөөд байгаа шүү гэдгийг би өмнө нь танд одоо бодит байдлаар нь ч гэсэн хэлсэн шүү дээ. Тэгээд одоо болтол сайжирдгүй. Нөгөө зам барих гэдэг цаг хугацаа чинь дууслаа шүү дээ. Баян ангар аймаг 2 зам барих ёстой. Очоод ажлыг эхлүүлэх гэхээр яам одоо болтол эхлүүлж өгдөг. Энэ нөхцөл байдлуудаа анхаараарай. Тэгэд нэмэлт цаг өгсөн даргад баярлалаа. За Цогтбаатар гишүүн талархал илэрхийлсэн Цогтбаатар гишүүндээ баярлалаа. Төсвийн зардын ярилцлагын төрөөнийх. Энэ Баян хонгорын ах нар одоо тэр Эрдэс Монголын захирал даваадлаа тэр Баян хонгорын зам төр хөгжлийн яамны төрийн нарийн бичнээр баяр магна та нар одоо нутгийн дүүгээ битээ шоовдурлаад байлтай бас тэгээд. Үг мөгийг сонсоод бас асуудыг шийдэж байгаараас.